Нийт аж ахуйн үйлчлэгээний газрын ажилтан албан хаагчдтай аймгийн засаг дарга аз жаргал дархан сумын засаг дарга тулгаанаар өнөөдөр уулзтэлээ. Цар тахлаас шалтгаалan дээрх байгууллагын ажилтан албан хаагчдтай уулзаагүй бөгөөд өнөөдрийнхөө уулзалтын тэдний өмнө тулгамдж байгаа асуудлыг сонссон юм а. Өнөөдрийн уулзсан зам талбайн үйлчлэгээний 1-ээс 4-р хэсэг, автын хэсэг, байцаагч нарын хэсэг, цахилгааны хэсэг, тогтчлтын хэсэг, захиргаа аж ахуй хэсгийн ажилтан албан хаагчид оролцсон юм а. Тэдний өмнө багц хэрэгсэл, цалин, хүний нөөц, хогийн сав гэд олон асуудал тулгамдж байгаа талаар ажилчид ярьж байна. Ер нь бол ажлын багцан дээр бол маш муу байгаа. Ажлын багцад хангаж өгмөр. Одоо шүүрээ одоо бид нар яг өөрсдөө ингэж хийж яриад явчихж байгаа. Хөрзний асуудал байна. Өвөл болохоор хөрз байхгүй. Энэ хогны пункрийн асуудлыг 23 дугаар хороолдоо тавих юм уу, 25-ийнхаа эцсийн цэг дээр тавих юм уу, ийм нэг асуудал байна. Өдрийн цалин сарын 460 мянга төгрөг өгөхгүй юу? Тэгээ ерөөсөө юундаа хэрэгцээдээ хөрөлцөхгүй бид нар өөрсдөө өрнөөс өрөө орно амьдарч байгаа байхгүй юу? Хаус хороол гэдэг энэ дархан буудлын ардтны 20 эдэ айл байгаа. Одоо тэд нар бол нөгөө хураамжч төлдгөө хогоо хааш нь хаяад байгаа нь ч тодорхой бас ийм байдалтай. Энэ өдрийн хурлаар зам талбайн үйлчлэгч нарт шаардлагатай багц хэрэгслийг худалдан авахд шаардагдах 20 сая төгрөгийг энэ 7 хоногт багтаан шийдвэрлэх шийдвэрийг аймгийн засаг дарга аз жаргал гаргалаа. За тухайлбал яг зам талбай үйлчлэгчдийн шаардлагатай анхан шатны багц хэрэгсэл дутмаг гэдэг талаар ярьлаа. Яг өнөөдөр 20 сая төгрөг шийдвэрлээд зөвхөн зам талбай үйлчлэгчнээс зориулж тэр анхан шатны хурц одоо юу гэдэг те жото одоо шүүр юу гэдэг яг тийм анхан шатны багцанд зориулж 20 сая төгрөгийг энэ 7 хоногт багтаа шийдвэрлэхээр боллоо. За мөн хавартаа нэг удаа энэ дархлааг сэргээх яг энэ үйлчлэгээний байгууллагын ажилч ялангуяа энэ зам талбай үйлчлэгч хогийн ачигч нар хог тээврийн жолооч нар сахилгаанчид гэдэг ийм ажилч нар үйлчлэгээний ажилч нарт зориулж нэг удаагийн одоо дархлаажуулалтын аяныг нэг хүмүүний одоо 120 орчим мянган төгрөгийн ийм дэмжлэгийг үзүүлэхээр боллоо. Тэгээд энэ дэмжлэгийг өнөөдөр бас энэ ажилчдад гардуулж өгч байна. За өнөөдөр хамгийн гол зүйл бол 4 сарын 1-ээс эхлээд аж ахуйн тооцоо төгөлдрийн газар болж гарна. Яг аж ахуйн тооцоо төгөлдрийн газар болгож гарч байгаатай холбогдуулж энэ жилдээ багтаж нийт аж ахуйн үйлчлэгээний ажилчдын цалинг 50%-аар нэмэгдүүлэх ийм одоо бас үүрэг даалгаврыг сумын даргад өглөө. За үүнд бол бид нар төсвийн зохицуултуудыг хийж өгнө. Ер нь 4 сарын 1-ээс энэ аж ахуйн тооцоо төгөлдрийн газар болгосноор бид нар эхний ээлжинд хогны хураамжийг нэмэгдүүлнэ. Одоо өнөөдөр нэг айл 2000 төгрөг онцлуулсан айл хогны хураамж өгч байгаа. Тэр энийг бид нар нээлттэй хэлцүүлэг зохион байгуулж энийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаар хогныг мөнгийг хураамжийг 100 татан төвлөрүүлдэг энэ систем рүү орно. Өнөөдөр бол нийт хогны хураамжийнхаа дөнгөж 40% бүрдүүлж авч байгаа. Тэгэхээр энийг хогны хураамжийг нэмэгдүүлээд татан төвлөрүүлэлтийг нэмэгдүүлсэний үндсэн дээр ажилчдын цалинг нэмэх боломж бүрдэнэ. Өнөөдөр бол төрийн байгууллага гэж явж байгаа учраас түүхийн ажилчдын цалинг өөрчлөх боломж бидэрт эрхэн байхгүй байгаа учраас бид нар 4 сарын 1-ээс зориудаар аж ахуйн тооцоо төгөлдрийн газар болгож гарч байгаа гэдгийг хэлье. Нэгслэр эдний байгууллагын ажилчид магадгүй зарим тохиолдолд өөрсдөө аж ахуйн байгууллагуудын захиалгаар орлого орох боломж бий болно гэж ойлгож байна. За ийм өөрчлөлтүүдийг хийгээд тэгээд нийт аж ахуйн үйлчлэгээний ажилчдад бас ажлын амжилт хүссэн юм бодлоо. Өнөөдрийн энэхүү уулзалтын төгсгөлд аймгийн засаг дарга аз жаргал, зам талбайн үйлчлэгч, хог ачигч, жолооч, цахилгаанч ингээд нийтдээ 126 ажилтнанд ковидын дараах дархлаа сэргээх зорилгоор тус бүрдэн дархлаагийн дэмжих бүтээгдэхүүн авах 100 мянган төгрөг болон хүнсний бүтээгдэхүүн хандваллаа. Цаашдаа жил бүр нийт аж ахуйн үйлчлэгээний газрын ажилтан албан хаагчдын дархлааг дэмжих ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм а. Бидэрт яг ингээд одоо хаврын нэг дарчиг цаг гэдэг чинь тийм үед ингээд тусалцаа үзүүлээд бидэртээ ингээд дэмжлэг болоо сэтгэлийн дэм хайрлаад ирээд уулзсанд баярлаа. Цаашдаа хичээж илнаа. Чтгийг бол баг шингэлгээр хангана. Тэгээд цалиураас нэмж өгнө. Тэрэнд манай байгууллагаас үнэхээр баярлалаа. Бидний санал онолоо хийсэн. Бидний санал онолыг одоо дарга ойлгоод тэгээд бидний одоо үнэхээр гоё сэтгэлийн мэлгээр баярлалаа. Дээрээс нь сайхан үг үнэхээр баярлж байна. Тэгээд саяны аймаг засаг дарга ирээд юу аасан энд цалин мөнгө нэмсэн дэх баярлж байна. Одоо хамгийн гол нь тэр одоо бидээс болохоор хавчаараа өөрснөө энэ шүүрээ өөрсдөө бооч хийдэг аахгүй. Тэр одоо эдээсээ одоо янз шийдэж өгье гэж байна. Одоо нэг ингээ хавчаар шүүр хөрз эдээсээ бүгд ингээ өгнө гэдэг 20 сая төгрөг баталсан. гэж одоо энд бол одоо баярлж байна. Одоо энэ дахлаа дэмжиж байгаа энэ яжаан бүх хэвээр баярлж байна.